За эхлүүлчих. Эхэлсэн үү? 1 2 1 2 сонсогдож байна уу те? За, эрхэм мөндөд Улаанбаатарчуудаа одоо шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. 9 сарын энэ сайхан одоо хур бороод эгширсэн одоо өнгөрсөн өдрүүдэд тийм сайхан өдөр боллоо. 8-ны өдөр бид нар энэ өглөө ТЭЦ 4-ийн хойтлын одоо үндэсний талбай дээр ирээд байна. За, үүн дээр бид нар одоо юг мэдэгдэж байгаагүй бол Монгол улсад манай энэ ТЭЦ 4 цахилгаан станцын маань 4-р блок 84 онд ашиглалтанд орсон байдаг. Үүнээс хойш яг ингээд 41 жил бид нар бол Улаанбаатар хотод томоохон хэмжээний дулаан цахилгааны их усүр бол хийгдэг байсан. Тэгээ нийслэл хотоос бол Улаанбаатар хотод бол 24 мега төслийг хэрэгжүүлнэ гэж зорьсны хүрээнд хамгийн анх бид нар 2024 онд энийг ярилцаж тогтоод 2025 онд төр хувийн үндэстний тухай хуулиар Улаанбаатар хотод олон жил яригдсан гацаад байсан ТЭЦ 5 буюу дулаан эрчим хүчний хосолсон байдлаар цахилгаан станц 5 дугаар их усүрийг одоо 41 жилийн дараа анх удаа одоо энэ гацсан төслийг хэрэгжүүлэхээр ингээд 25 оны хөгжлийн төлөвлөгөөнд оруулаад явсан. Тэгээд Монгол улсаас батлагдсан төр үндэстний тухай хууль 2024 онд засгийн газраас баталсан төр үндэстний тухай хуулийг хэрэгжүүлэх талаар 210 дугаар тогтоолын процессын дагуу 2024 оны 4-р сард анх засаг даргын захирамжаар бол ажлын хэсэг гаргаж одоо нээлттэй сонгон шалгуулалт уралдааныг зарласан. За тус уралдаанд бол одоо анх 11 гүйцэтгэгч компани сонирхолоо илэрхийлж хуулийн дагуу 4 үе шаттай явж хамгийн сүүлийн үе шатыг бол саяхан бид нар бол ажлын хэсэг маань эцэлсэн. За тус ажлын хэсгээр сүүлийн шатанд 2 компани бол материалаа ирүүлсэн. Төслийн саналыг бол сүүлийн шатанд 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 10 цагт одоо дуусаж санал авахд 2 оролцогч тал орсон. Үүн дээр Me Time International ХХК, Шунхлаа хоолтын ХХК гэсэн 2 оролцогч тал бол 8 дугаар сарын 6-ны өдөр бол саналаа ирүүлсэн. За тус саналыг бол ажлын хэсэг хараат бус гишүүд орсон ажлын хэсэг бол хууль тогтоол заасны дагуу бол сонгон шалгуулалтыг бол явуулсан. Сонгон шалгуулалтыг бол явуулж үнэлгээ өгөж бол явхад за 1-р байранд бол Me Time International ХХК нийт 75 оноо авч эцсийн шатны сонгон шалгуулалтанд бол 1-р байранд орсон. Шунхлаа хоолтын ХХК бол 66.6 оноо авч сонгон шалгуулалтанд 2-р байранд орсон байгаа. Ингээд хууль тогтоол заасны дагуу 1-р байранд орсон Me Time ХХК-д 75 оноо авсан этгээдэд бол аль биесны мэдээллийг хүргүүлж хууль заасны дагуу бол гэрээний хилцээрийн үе шатыг бол бид нар эхлүүлсэн байж байгаа. Ингээд ойрын 1 сарын хугацаанд бол гэрээний хилцээрийг бол эцэлж дүгнэхээр ингээд шийдвэрлээд бол ажиллаж байна. Та удахгүй гэрээний хилцээр амжилттай болоод эрдэнэ төлөөлөгчдийн хурлаар орж баталгаажуулаад манай 41 жил одоо хэрэгжээгөө гатсан байсан Улаанбаатар хотын одоо хамгийн чухал дулааны 5 дугаар цахилгаан станцын төсөл бол хэрэгжиж эхэлнэ. За энэ бол 300 мегаваттын цахилгаан хангамж, 340 гкал цагийн бол дулаан хангамжийг хангах Улаанбаатар хотын ер нь бол баруун бүсийг тэр чигээр нь дулаанаар хангах ойролцоогоор 40 мянган айлыг өрхийг дулаанаар хангах ийм чухал ач холбогдолтой ийм төсөл байж байгаа. За Улаанбаатар хотод одоо удахгүй үйл болно. Агаарын бохирдол гэдэг хүнд асуудал одоо бид бүгдийн томоохон нэг том дайсан бол ирдэг. Энэ бол агаарын бохирдол гэдэг бол хүүтэн хотод дулааны их усүр дутагдaltaгаас айлууд өрхүүд маань бол гэртээ одоо нүүрс түлж ингэж бол агаарын бохирдол үүсээд байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотод нэг номерын тулгамдсан шийдэх ёстой асуудал гэвэл бол дулаан хангамжийн асуудал. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний яамн дээр 500-аад одоо аж ахуй нэгж компаниуд дулааны техникийн нөхцөлтийн холболт хийхээр хүсэлт өгсөн боловч харамсалтай нь өнөөдөр Улаанбаатар хотод дулааны их усүр байхгүй учраас бид энэ техникийн нөхцөлийг өгж дулаан хангамжийг бол хангаж чадахгүй байгаа. Тэгэхээр манай ТЭЦ 5 төслөө бол хурдан шуурхай төр үйлчлийн түншлэр буюу хувийн хвшлийн мөнгөөр өөрсдөр нь BOT гэж олон улсад ярьдаг Build Operate Transfer буюу бариад ашиглаад төрд шилжүүлэх гэдэг загвараар бол хэрэгжүүлэх нь төсвийн хувьд дарамт багтай хувийн хвшил өөрснөө амжилттай хэрэгжүүлэх ийм үндэс болох юм аа. Тэгээд энэ талаар бас манай ажлын хэсгийн нарийн бичгийн дараагаар ахалсан манай төр үйлчлийн түншлэл Улаанбаатар төр үйлчлийн түншлэл ХХК-гийн засаг Батэрбек дарга бас тодорхой дэлгэрэнгүй бас мэдээлэл өгье те. За Улаанбаатар хотод одоо 1985 оноос хойш одоо яг 5 дугаар дулааны цахилгаан станцын асуудлууд яригдчих эхэлсэн байдаг. Тэр цагаас хойш сая 5 удаа дараагийн ярил дээр одоо 41 жилийн дараа бид хүн 5 дугаар дулааны цахилгаан станцын асуудлыг
шийдэх зорилгоор тэр үе хвшлийн түншлэр буюу хувийн хвшлийнхэнтэй хамтраад нийтдээ 658.6 сая долларын төсөв өртөгтэй тизүүтэй энэ төслийг одоо хэрэгжүүлэхээр болж байна. За нийтдээ 24 сарын дотор одоо энэ барилга байгууламжинд баригдаад 6 сарын туршилтын хугацаанд нийтдээ 30 сарын дараа одоо улсад хүлээлгэж өгөх байдлаараа энэ тизүүнд бичигдсэн байж байгаа. За энэ талаар болохоор холбогдох одоо MeTime болон 2 дугаар байранд шалгарсан компаниудаа хилцэл хийх процесс нь ингээд явж байгаамаа гэдэг хэлмээр байна. За процессын хувьд бол 4 үе шатаа явсан. За урьдчилан шинжилгээ, бүрэн шинжилгээ, дараачийн сонгон шалруулалтын процесс, уралдаан сонгон шалруулалт, урьдчилан сонгон шалруулалт гэх мэтлэнгээр энэ процессын дагуу энэ бүх үйл ажиллагааг явуулсан гэдгийг тодтогч хэлэх нь зүг баг. Нийтдээ 658 сая долларын төсөв төртөгтэй ийм ажил байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Тэгээд эдийн засгийн ерөөсөө дэлхийн гол их үүсвэр маань өөрөө дулаан цахилгаан эрчим хүч байгаа. Тэгэхээр дулаан цахилгаан эрчим хүчнийхээ асуудлыг бид бүхэн одоо шийдэж чадсанараа Улаанбаатар хотын бас эдийн засгийг тэлэх боломж олцоо бас бүрдэж байгаа гэдгээр бас нэлээд том давуу талтай гэдгийг хэлмээр. За ингээд айдиа дарга юу ячээ. За өнөөдөр бид нар бас тус төслийг удахгүй эхлэж байгаа холбогдлогоор төслийн байрал дээр ирээд байна. За төслийн байрал бол одоо та бүхэн харж байна. ТЭЦ 4-ийн хойдолд үнсэн савны байрал хийж байна. Энэ үнсэн савны байрал дээр бол төслийн байрлалыг бол сонгогдсон. ТЭЦ 2-ын голд гэсэн үг. За энэ байрлалыг яагаад сонгосон бэ гэвэл аюу олон талын ач холбогдолтой. Нэгдүгээр дулааны төв магистралын маань үндсэн магистралуудын ТЭЦ 2-4-төөгөө холбогдсон байдаг. Өргөтгөлүүд хийгдсэн. Тэгэхээр ТЭЦ 5 шууд ашиглалтанд ороод шинээр магистрал хийхгүйгээр ТЭЦ 2-4-ийн магистралууд руу одоо дулаанаа шууд нийлүүлээд холбоод өргөх байдлаар бол ажиллах боломжтой. Нэгдүгээр, хоёрдугаар төмөр замаар нүүрс тээвэрлэгдэж ирж хангадаг учраас төмөр замын дид үтцэс байрлалаа сонгосон. Тэгээд дээрэс нь энэ хэсэгт ийм үйлдвэрлэл хийх боломжтой. ТЭЦ 4-төөгөө хоршуулад хамтд нь ингээд хийх боломжтой. Ингээд газар зүй байрлал, одоо төмөр зам, логистик, дулааны магистрал гэдэг олон талын ач холбогдолтой учраас яг энэ байрлалыг сонгосон байж байгаа. За үүнтэй холбогдуулаад өнөөдөр төслийн талбай дээр тодорхой хэмжээний бол манай ТЭЦ 5 орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас бол бэлтгэлүүдийг бол хангаа явж байгаа. Манай техник төлөвлөлтийн бодлогын хэлтсийн дарга бол манай Адиахуд дарга бол бас хэлэлцэн ирээд байна. 6 Адиахуд дарга гарч байгаад нийт хэдэн газар яа төлөвлөж байгаа вэ? Та нэг 6 харуулж байгаад ирээдүйд нэг мэдээлэл өгч. За эргүүлээд харуулад. Цаатлаас Ингээд өшч. За одоо ингээд төлөвлөлтийг бол харж байна тийм ээ. Төлөвлөлт одоо ингээд нийтдээ энэ үнсэн сан маань одоо байгаа үнсэн сан маань бол одоо ингээд 15 газар дээр байдаг. Газар чөлөөлөлтөөр нийтдээ 20 газар дээр бид ТЭЦ 5-ыг одоо барина. 300 мегаваттын цахилгаан станцаа. За ТЭЦ 4 бол энэ одоо ингээд харагдаж байна. Биднээс бол яг одоо энэ үнсэн талбай хажууд энэ цэхэр барилгуудын хажууд бол зогсож байна. ТЭЦ 2 маань энэ байна. Биднээс урдчилж байгаа. За төмөр зам маань эндээс орж ирж байна. Энэ толгой төртөнөөс ингээд. За манай 15 га дээр үнсний талбай байсан. Шинээр ихж байгаа ТЭЦ 5 маань өргөтгөлтөө нийлээд бид нар бас 20 га дээр 20 га дээр одоо төлөвлөлт хийгээ зөөр аргагүй бас одоо зур дизайны компани 15 га дээр одоо багтахгүй байна тий станц чинь дэндүү шахуулаад өгч 25 га гэдэг ингээд 20 га дээр гээд бид төлөвлөлт хийсэн байна. За эндээс одоо дулааны холбогдох шугам маань энийх нь урдд байгаа нэг 600 м-тэй тий төв магистрал руу холбож байна тий. За ингээд төмөр замаас Амгалангийн өртөөнөөс ТЭЦ толгой өртөөнөөс ТЭЦ 2-4-ийн нүүрс татдаг салбар замаас салбарлаж аваад хийчихнэ гэсэн үг. Тэгэхээр Улаанбаатар төмөр зам Багнуур Шивүүгийн маршрут юм дээр бол хүндрэл гарахгүй. За хот дотор өөрөө нүүрсээр ачилдаг дулаан цахилгааны станц барилгын бас нэг хүндрэлтэй тал нь бол нүүрс тээвэрлэлтийн асуудал байдаг. Тийм учраас бид нэр төмөр замынхаа логистиктэй уялдуулаад дээрэс нь шинээр магистралууд хийхэд хэцүү учраас ТЭЦ 2-4-ийн түүх шугамыг дамжуулах шугамыг түшиглээд ингээ хийчихэж байгаа учраас бол маш давуу талтай хурдан төсөл хэрэгжих ийм боломжтой болж байгаа ингээ 20 га дээр хийж байгаа. За газар чөлөөлтийн хувьд бас тодорхой хэмжээний асуудлууд байгаад байгаа. За энэ яг үнсэн савны энэ байрлал дээр болох юм гэсэн. Ингээд Улаанбаатарчуудаас харуулчихъя. За өнөөдөр бас манай ТЭЦ 4-ийн маань энэ өвлийн бэлтгэлээ хангаад үнсэн савынхаа зарим үнсүүдийг бол тээвэрлээд бас чөлөөлж байгаа юм байна. Бид энэ газрыг бол ерөөхдөө чөлөөлөөд үнсийг аваад ингээд ажиллаа эхлүүлнэ. Одоо өнөөдрийн байдлаар бол бид нар бас ТЭЦ 2-4-ийн үнсийг зайлуулах одоо үнсний талбайг бол шугам хоолоогоор турбаагаар зөөн тэрний бол Улаанбаатар хотоор тендер зарлагдаад ажил нь эхлээд гэрээн байгуулагдаад ингээд явж байгаа. Бэлтгэл ажил явж байгаа. Үнсэн талбайг бол ингээд
гүйцэтгэгч газартайгаа гэрээдээ дуусчаар бол чөлөөлөөд үнсүүдийг бол зөөн. Үнсийг бол Улаан чулуут юм уу, Улаанбаатар хотын бусад хогийн зэг дээр ингэж шилжүүлж бол дуусгая гэж байгаа. За харин газар чөлөөлтийн хувьд нэг хэд хэдэн компани байгууллагууд байгаад байгаа асуудал байгаа тий. Хадиад дарга юунуудыг ингээ хараа авчи. Ишээ ингээд яа. За энэ юунууд дээр Энэ барилга байна. за энэ барилга байгаа дээ нөө тий. Энэ нэг барилга байна. Энэ нэг сэндвич үйлдвэр болсон байна. Аха. Одоо энэ улаан цэнгэр дээвэртэй энэ нэг үйлсэл нь гаргацсан байна. Энэ байна. Аха. За тэгээд энэ газар зүйн хувьд ертөнцийн зүгээр хойдолтой байгаа одоо энэ шугамын тараас орсон энэ айлууд байна. Энд чинь яг төмөр замд баригддаг юм байна. Тэврээ. Аха. Одоо За тэгэхээр ерөөсөө энэ хэсэгт байгаа энэ аж ахуй нэгжүүд ингээ харагдаж байна. Энэ одоо хөөсний үйлдвэр агуулах юм шиг байна тий. Энэ бас энэ засар үйлчлэгээний ч юм уу юм агуулах барилгууд ах шиг байна. Энд чинь ингээд нэг ойролцоогоор хоёр аж ахуй нэгж байна. хоёр аж ахуй нэгж байгаа юм. Нийтдээ 9 нэгж талбар чөлөөлөх байгаа бах тийм ээ. Нийтдээ 26 нэгж 26-аас одоо 9 үлдчихэд байгаа одоо гэсэн. 9 аж ахуй нэгжтэй хилцлийн Шатнд орсон. хилцлийн шатанд орчоод хэдэн дөрөөр чөлөөлөх үү гэдэг гэсэн мөнгөнд тавигдсан. Манай газар нийслэлийн газар чөлөөлтийн хамт нэг ажиллаа хийж байгаа. Тэгэхээр энэ хоёр аж ахуй нэгж гурван агуулгатай. Ингээ агуулах үйлдвэрлэлд Тэгээд барилгын үйл ажиллагаа явуулахад болохоор одоо байгаа талбай болохоор хангалттай хүрэлцээ тий. Тэр хооронд одоо үлдсэн аж ахуйн нэгжлийнхаа газар чөлөөтийн асуудлыг шийдэх ингээд явчих боломж байгаа гэж талаас харж байгаа. За энэ хоёр аж ахуй нэгжүүд тэгээ урталтаа энэ хойдлын хэсэг чинь нөгөө төмөр замын магистрал төмөр замын зам нь орж ирж замаа буулгах хэсгээр энэ аж ахуй нэгжүүд байгаа. Үнсний голын талбай бол мэдээж одоо үнсээ чөлөөлөөд дуусчвал барилгын ажлыг эхлүүлэхэд бол саадгүй бэлэн эхлүүлэхээр байж байгаа. Үндсэн суурьуд бол яг энэ ч болсон. Суурьуд байж байгаа тийм. Суур тоногдолтой тийм. За эндээс ингээ харчих. За энэ Эндээс энэ шат шат дээвэртэй башнаас эхлээд шат дээвэрт байна одоо. Энэ үү. тийм байна. Эндээс За ийшээ ингээд нэг хэдэн аж ахуй нэгжүүд таараа. Энэ хоёр 3 4 аж ахуй нэгжийн тал нь орж байна. хэсэгчлээд эсвэл наагуурны яг жоох ингээд татчих болох юм байна тийм. Тий. Тэгээ урдуура хойд зүүнтэл юугээрээ баруун талаараа юугаар замаар хязгаарлагдаад урд талаараа болохоор манай тестүрийн шугам хоолоогоороо хязгаарлагдж байгаа. Хойгоороо чөлөөлөх, зүүн талдаа чөлөөлөх хоёр аж ахуй нэгжтэй. Тэг ийм л байгаа маа 50 гад дээр. урд бол манай тестүрийн одоо юу түлш одоо түлш дамжуулах цэхийн түлш нь энэ бууж байгаа нүүрс нь. Энэ тэц хоёрын нүүрс энэ буудаг. Манайх одоо эндээ буулгал гэж тооцож байгаа. Энд буулгаад энэ хоёр овоолгон дээр хадгалаад хадгалаад тэгээд конвейер системээр конвейер системээр аваад энэ одоо дээгүүрээ битүү тэгээд энэ одоо тоосцлыг арилгадаг одоо ус шивчдэг юм хэмтэй гэдэг. Байгаль орчинд хамгийн экологид одоо хамгийн Бас нэг юм тодруулаад дараад хэлэхэд одоо ерөнхийдөө бол хамгийн сүүлийн технологиор юу нэг ясна сая манай адиахуд аргын хэлдгэр тоосчлт болон битүү дээвэртэй одоо гадна талаас одоо хийсгүй гэсэн үг. Нүүрс мөн ерөнхийдөө ил задгаа биш битүү орчинд байна гэсэн үг. Хоёрдугаарт нь болохоор энэ ирээдүйд болохоор бид нар энэ 2 дугаар 7-ны циклон станцын талбайчсан ер нь хийн одоо станц болох тийм боломж олцоо бас байгаа гэдэг талаас харж байгаа. Ер нь тэгээд дараачих нь болохоор зорилт нь байгаа. ТЭЦ 5 ашиглалтанд оруулах юм бол бид нар ТЭЦ 5-ыг буулгаж тий хоёрыг буулгаад ТЭЦ 2-ыг буулгаад бүрэн хэцсүр шинээр эцэглэх шинээр тий хий суурилсан байдаг станц барих боломжтой гэдэг талаас харж байгаа. Цаашид бол ТЭЦ 5 том их усроо шийдчих юм бол жижиг дулааны станцуудыг аль болох хотын төвд нүүрсээр станц барихгүй гэж зорж байгаа. Гэтэ харамсалтай нь өнөөдөр бол Улаанбаатар хотод төрүүлсэн хамгийн чухал асуудал бол дулаан хангамж очоод байна гэдэг асуудал байж тээ. Тий. Тэгэхээр ер нь бол бидэд сүүлийн технологид суурилсан буюу нэгсэн дулааны болон эрчим хүчний асуудлыг шийдэж чадах юм бол ерөнхийдөө бид ихэнд Улаанбаатар хотынхаа эдийн засгийг үйлдвэрчлэлтийг дэлгэх ажлын байрыг нэмэгдүүлэх тийм боломж олцоол нэмэгдэх боломжтой гэдэг талаас харагдаж байгаа. За энэ ерөнхий төлөвлөлт скет зураг. За адиахуу дарга нэг товчхон танилцуулга. Станц ер нь ямар бүтцтэй гэдэг ингээд ингэж харуулж байгаа дараа. Ингэж харуулж байгаа шиж. За. станц нь одоо Энийг ингээд өрч. түлш дамжуулах цэг Ингэж хийж байна. тэгэл станцын бүх байгаа энэ оруу зөрүү гэл бүгд л байгаа та. Бүгдийн төлөвсөн. Гэтэ энэ манай яг нэг зураг төслийн одоо түншлэгч компани ба штэ. Тэмдээд болохоор тэднийх нь зураг зурна штэ. Тэгээ тэр зургийн компани бол энийг бол би өөрчлөх байх гэж бодож байгаа. Шилтгааны нөхрийг арай дэндүү шахацсан байгаа даа гэж бодож байгаа бид нар. Тэгээ тэр компаниудтайгаа тохиролцоод энийг мэн ерөнхий одоо бидний гаргасан манай төслийнхний зүгээс гаргасан план бол өөрчлөгдөх байх гэж одоо бид нар бодож байгаа. Тэгээд одоо газрын хувьд одоо тэгээд эхний шатнд тэзүүний шатнд бол мэдээж концепт зурагтай. За төмөр зам ингэж орж ирээд нүүрсийг энчээ буулгаад нүүрсээ конвейероор дамжуулаад хоёр битүү агуулгах дээр бол нүүрсээ буулгаж энэ буулгагч төхөөрөмжөөр хадгалаад буцаж нүүрс аваад конвейер системээр өгөөд 150-ын хослолтой 2 100 турбины хослол байж байна.
Тэгээ 150 гээд нийлээд 300 мегаваттын цахилгаан. Цахилгааны энэ хосолмол зориултаар ашигладаг учраас бол нийт 340 ГК цагийн дулаан ер нь бол юунд нь дулаан хөргөлтийн зориултаар тус юунд нь гараад ирдэг. Давхар үйл ажиллагаагаар гараад ирдэг гэсэн. Тэгээд хоёр турбинаас дулаанаа гаргаад энэ дундаа нэг яндантай. Тэгээ бусад одоо офис болон химийн байрлал байгууламжууд нь хойгуур нэгж байхаар ийм ерөнхий эскизийн буюу тэзүүний шатны төлөвлөлтөөр мэдээж EPC гүйцэтгэгч буюу зураг төсөл, барилга угсрал, худалдаа авалтаа өөрсдөө гүйцэтгэж орж ирнэ. Энд чинь төр үйлчлэн түнштэй. Тэгэхээр тэр компани орж ирээд наривчсан зураг хийгээд дуусгахаа гэдэг. За юу яач вэ? Товчхон базаад хэдүүлээ хийлээд дуусгачих. За өнөөдөр манай төр үйлчлэн түншлийн Улаанбаатар ХК-гийн захирал Батэр Бэхт арга манай төр үйлчлэн түншлийн одоо сонгон шалгаруулалтаар Монгол улсад анх удаа төр үйлчлэлийн тухай хууль 2024 онд шинжилэн батлагдсан. Мөн үүнийг дагаад засгийн газрын 210 дугаар тогтоолоор процессыг журмыг бол наривчлан зааж өгч журмаар бол баталсан. Үүний дагаа Улаанбаатар хотод одоо энэ дулаан эрчим хүчийг шийдэх хоёр төсөл амжилттай одоо эцсийн шатанда гэрээний шатанд орсон байгаа. Үүний хамгийн ихнийх нь бол хог шижаад эрчим хүч боловсруулах 34 мегаваттын 35 мегаваттын үйлдвэрийн төсөл бол хилцээрийн шатанд явж байна. За яг 2 дугаар амжилттай явж бол манай энэ 41 жилийн дараа хөдөлж байгаа ТЭЦ 5 төсөл маань Улаанбаатар хотын 40 мянган айлыг орон суугаар сууцаар одоо дулаанаар хангах ийм төсөл маань одоо ингээд гараанаас гарахад бол бэлэн болоод байж байна. Хамгийн эцсийн шат буюу гэрээн дээр хилцэж тохиролцох, дээрэс нь эрдэнэ төлөөлөгчтэй хурлаар орж одоо баталгаажуулах асуудал. Үүний дараас гэрээг үзэж бол ажлыг одоо сарын дотор эхлүүлнэ гэсэн одоо төр үйлчлэлийн түвшлийнхаа захиралтайгаа ингээд хамтраад ажиллаж байна. За төр үйлчлэлийн тухай хуулийн нэг давуу тал нь бол энэ төрөөс мөнгө гардаггүй. Хувийн хвшил өөрснөө барьж байгуулад өөрснөө ашигтай игээд ашгаа олоод одоо тодорхой хугацааны дараа 25-30 жилийн дараа төрж шилжүүлдэг юм онцлогтой. Тэгээд төсвийн нийт төртөг бол 658 сая $, гэж бол тэзүүн дээр бол гарсан байж байгаа. Хэрэгч хугацаа 24/1/6 гээд 30 сарын хугацаанд буюу бид 28 оны дунд гэд бол ер нь бол ашиглалтанд оруулна гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ том төсөл том бүтээн байгуулалт гэдэг бол амархан явдаггүй. Мэдээж том үйлдвэрлэлийн технологийн процесс олон одоо байгууллага олон цаг агаар хүндрэлээс шалтгаалдаг. Гэхдээ одоо нийслэл хотын зүгээс Улаанбаатар хотын төрийн үйлчлэлийн түншлэл болон манай ТЭЦ 5-ын зүгээс бол энэ төслийг амжилттай болгохын тулд бид нар бол нэг ч өдрийг нэг цагийг ч алдахгүй бол ингэж хамтарч ажилланаа. Хувийн хвшлүүд бол дэмжиж ажиллана гэсэн юм зорилготой одоо ингэж ажиллаж байна. Тэгээд өнөөдөр бас Улаанбаатарчуудаа энэ сайхан мэдээг дуулгаж төслийн талбай дээр бэлтгэл ажилтай танилцаж бэлтгэл ажлыг бол шалгалаа. Одоо төсөл эхлэхэд бол ерөнхийдөө бол хувийн хвшлтэйгээ тохироод эрдэнэ төлөөлөгчтэй хурлаар өргөн барьж амжилттай батлуулах юм бол төслийн ажил эхлэхэд бол саалттай зүйл бол харагдахгүй байна. Тийм ээ. За энэ хөрөөд ингээд өндөрлөчээ. За дуусгач. Гадрын албан